За бүгдээрээ сайн байцгаана уу. За React одоо ямар үед ямар стратеги баримтлах вэ? Бас нэг кодоо яаж шалгах вэ? Одоо энэ сэдв рүү бүгдээрээ орцгоож байна. За энэ ингээд 4 онол байна. За бүгдээрээ prop drilling гэж юу вэ гэдэг сэдвээс эхнээс нь ингээд эхлээд явцгаая. За prop drilling гэж юу вэ? Prop drilling нь болохоор хамгийн суур ойлголт гинэ. React application дах төлөвийн удирдлагын хамгийн суур ойлголт болдгоо. За энэ маш энгийн харагддагч get quick and very hard to scale. Энэ томруулахад маш хүндрэлтэй байдаг гэж юм. Амар амархан, энгийн, бас хурдан юм шиг харагдсан учраас томруулахад бас аюу хүндрэлтэй байдаг гэж. За prop drilling-гээ бүгд илүү авч үзсэн юм бол яагаад энэ асуудал болдог вэ гэхээр бас application өсгийн хэрээр яагаад энэ сайн орлуулах зүйл болдог гэдгийг бол авч үзье гэж. За prop drilling нь болохоор за үндсэн бүрэлдэхүүнээс хамгийн гүнд байгаа дид бүрэлдэхүүн рүү prop-ыг дамжуулах үйл явц юм гэж. За тэгэнгүүт нөгөө нэг prop хэрэггүй байгаа дид бүрэлдэхүүн хүртэл ингэх болно гэж. За жишээлбэл parent child, grandchild гэсэн 3 бүрэлдэхүүн байна гэж үзэх юм бол за grandchild бүрэлдэхүүнд нь хэсэг юу байвал өгдөл хэрэглэмээр байвал parent бүрэлдэхүүнд нь энэ байгаа гэж. За та үүнийг parent-аас child бүрэлдэхүүн рүү тэгээд хүү бүрэлдэхүүнээс grandchild бүрэлдэхүүн рүү та ингэ дамжуулах болно гэж. Эхлээд grandchild-д өгдөл хэрэгтэй. Гэхдээ тэр нь доотлын parent бүрэлдэхүүнд байгаа. Тэгмээ та parent бүрэлдэхүүнээ child руу дамжуулаад тэр child нь grandchild бүрэлдэхүүн рүү өгдлийг буюу prop-ыг дамжуулж өгөх шаардлагатай болдог юм байна. За хэрвээ өгдөл нь эсвэл өгдөл нь гинжин эхлэхээс дээш байвал гэж ярьж байна. Өгдөл нь дээд байгаа тэр үндсэн parent бүрэлдэхүүн рүү хүртэл дамжуулах хэрэгтэй болдгоо бас гэж байна. За энд болохоор hello prop drilling гэдэг string-ийг дэлгсэн харуулахыг хүсчээ. Энэ нь greeting хувьсагчид app бүрэлдэхүүн дэх greeting хувьсагчид онооч өгж байгаа юм гэж байна. За app гэхээр хамгийн үндсэн бүрэлдэхүүн байж таараа. Тэгээд тэрэнд parent тийг оруулаад ирсэн. Тэгээд энд greeting. За та бүрэлдэхүүнд greeting хувьсагчийг greeting prop-ийн утгаар хүлээж авахыг одоо харж болно. За parent бүрэлдэхүүн нь
хүү бүрэлдэхүүндээ child-ийн өөр greeting prop-ийн утга байдлаар дамжуулж өгч байна гэж. За энд хүү бүрэлдэхүүн нь grandchild руу үнийгээ дамжуулж байна гэж. Greeting. За хамгийн сүүлд нь grandchild бүрэлдэхүүн нь мэдлэгийг хүлээн авч ээж нэг элементийн текстийг ашиглана гэж. За ингээд импортлол утгыг дамжуулаад яваад тахна. За браузерт ганц ээж нэг элементийг та харна. Тэр нь hello prop drill гэдэг ээж нэг харахны. За ихлээр prop drill нь тийм ч сайн зүйл бол биш. Гэхдээ аппликейшн үсгийн хэрээр ойлгоход илүү хэцүү. Бас debug хийхэд хэцүү. Тэгээд өргөжүүл сайжруулахад засвар үйлчлэгийг хийж авч явахад бас хүндрэлтэй болгодог. За хэрвээ та пропсыг эргэн тойронд дамжуулахыг хүсэх юм бол нэг эцэг бүрэлдэхүүнд тэдгэрийг хадгалж байлгах нь бол зүйтэй. За энэ ингээд төвлөрүүлэх арга барил нь бүх хэрэгтэй өгөгдлийг нэг үнний x оруулж болгож хадгалдаг гэж. Үнийг нэг үнний x оруулж гэж хэлдэг гэж. За жишээлбэл за шинэ response-ыг greeting response-ыг нэмхийг хүсэж байна гэвэл grandchild component-д тэдгэрийг бас хэрэглэе гэх юм бол гэж үзье. Greeting энэ аль хэдийн app component-д байгаа бөгөөд it makes sense to put response дээр гэнэ. За бүгд энийг ингээд орчуулад үзье. Тэнд бас хариу өгч хоёуланг нь гинжин хэлхээгээр дамжуулах нь утга учиртай юм аа гэж. Хоёуланг нь гинжин хэлхээгээр дамжуулах нь утга учиртай юм аа гэж. За бүгд энэ шиг нь хараад үзье. Response 9 not here to play. I'm creating response. За энд ингээд нэг бүрэл ингээд тусдаа бүрэлдэхүүнүүд байна. За энд нь app дээр нь parent greeting дээр дамжуулсан. Тэгэхээр ухаандаа би энд гаргамаар байгаа зүйлээ app дээр шууд би бичээд өгчвөл parent руу ингээд дамжуулаад өгчих юм байна. За тэгсэн чинь parent нь болохоор нөгөө greeting response-оо child руу ингээд дамжуулаад өгчих юм байна. Child нь нөгөө grandchild руу өгчих юм байна. Хүүхдийн хүүхд гэсэн үг. Ач зээ рүүгээ ингээд дамжуулаад өгчих юм. Grandchild нь болохоор age 1, age 2 дээр ингэж харна. Ингээд гинжин хэлхээ байдлаар бол ингэж хэлдэг юм байна. Одоо энд attribute болгож энд өөрөө ингээд компонент үсгээд тэнд ингээд attribute-ийг нэгэ зарлж өгсөн байна. Ийм шилж болно. Тэнгүүтээ одоо байгаа энэ greeting гэдгээ дамжуулаад хамгийн сүүлд grandchild нь бол ийм болгоно гэсэн үг. Тэгэхээр дэлгэцэн болохоор app дээр энэ дуудаж байгаа юмнууд нь
энэ хэсгийг харуулах болж байна гэсэн үг. Одоо яг буцааж байсгүй энэ хэсгийг харуулах болж байна гэсэн үг. За browser-тай бол h1 элемент hello prop drill-ийн h2 элементээр I'm not here by to play гэдэг текстийг h2-аар гаргах нэ. За prop drill-ингээс бол зайлс хийхдээ ялангуяа том төвөгтэй аппликейшнуудад за context API юм уу state management libraries the Redux toolkit stand recoil болон бусад тэр зүйлсийг хэрэглэхдээ бол зайлс хийж явах хэрэгтэй гэж. За prop-ыг хэрхэн parent-аас grandchild бүрэлдэхүүн хүртэл урсгах вэ гэж. Grandchild passing it from parent child then from child to grandchild by using use effect-ийг хэрэглэхгүй, use state-ийг хэрэглэхгүй. Grandchild дотор prop-ыг тодорхойлж өгнө. За хамгийн сүүлийн жишээг авал grandchild дээр тодорхойлоогүй. Юун дээр app дээр тодорхойлж өгсөн байгаа. Grandchild гэхээр бүр тийм доотлын түвшний элемент гэсэн үг. За React prop drilling гэж юу гэсэн үг вэ гэж юм. За passing prop drilling компонент нийтдээ. За байгаа хэрэгтэй байгаа тэр компонентоор шууд дамжуулахыг хэлнэ гэж байна. За using context to share state between components гэнэ. Энэ хооронд дамжуулахыг хэлж байна гэж байна. Parent-аас prop-ыг дамжуулах хамгийн доор байгаа who компонент руу хүртэл дамжуулах. Drilling down into components that using hooks ашиглана гэж. What's prop drilling considering problems that larger application makes easier to manage, that improves performance by reducing re-render. It makes code harder to read. За эндээс аваад үзэх юм бол ердөө хамгийн дээдлэлт байгаа бүрэлдэхүүнээс шууд доошоо ингээд өрөмдөж ингээд дамжуулдаг байх нэ гэсэн prop буюу одоо тэр өгөгдлийг. Тэгэхээр аль болох нэг газар parent дээр өгдлүүдээ ингээд хадгалаад дамжуулах шаардлагатай бол parent дээр л тэрийг ойлгож явах хэрэгтэй гэж байна. За ингээд бүгдээрээ лекцүүдэд таслаад авъя. Лекц агуурт болж байгаа учраас за дараагийн хэсэг нь бол ийм setup байгаа юм байна. State management сангууд. Тэгэд ямар үед та ашиглах зүйтэй вэ гэж байна. За түр баяртай баярлалаа.